Сайн байцгаана уу өрхөн мөндөд үзэгчдээ. Монгол бахархал булангаар та бүхэнд Монгол бичгийн эртний дурсгалуудыг танилцуулж байгаа. Энэ удаад Мөнх хааны хөшөөн дээрх бичээсийг, гэрэл хөшөөн дээрх бичээсийг та бүхэндээ танилцуулъя. Мөнх хааны бичээсийг хамгийн анх Намнанд орж байгаа. Энэ одоо манай Монгол улсын нэрт монголч эрдэмтэн Намнанд орж байгаа тэргүүтээ Шинжлэх ухааны академийн орон нутгийг судлах ангийнхан 1953 онд олсон байдаг юм. Тэгээд 53 онд анх олж нээж илрүүлчихэд 55 онд түүхийн музей рүү авсан. Тэгээд тэр байсан газар нь оронд нь гэхүүд гэрэлт бас нэг хөшөө эндээс Мөнх хааны гэрэлт хөшөөний бичгийг эндээс авлаа гэсэн бичгийг үлдээсэн. Тэгээд яг тэр Мөнх хааны тэр гэрэлт хөшөө олдсон бичиг бол Мөнх хааны бас зундаа зусдаг байсан нэг ордон гэдэг ерөнхий тэр газар гэдэг нь тодорхойлогдсон л доо. Энэ бол одоогийн хор Хөвсгөл аймгийн Ар булаг сумын нутаг. За одоо та бүхэнд яг үзүүлж байгаа энэ чухам яг энэ хэсэг эндээс энэ Мөнх хааны хөшөөний бичиг олдсон байна. Тэгээ нэг азтай юм байна л да. Юу азтай гэхээр Чингисийн чулууны бичиг маань өнөөгийн улс төрийн хэлийг зурх юм бол одоогийн зохиомл гэхүүд одоо монголч одоо нутгаа алдчихад байгаа. Энэ хэлийг зурх юм бол хэлийн гаднахын талд олдсон учраас Эрмитаж музейд хадгалагддаг. Албан ёс ор дээр Оросын холбооны улсын өмч болчиход байгаа. Харин тэгээ буцааж авч чадахгүй тийм ээ. Соёлын хичнээн соёлын зүйлсийг нэг улсаас нөгөө улс авсан буцааж өгсөн тийм тохиолдлууд гарсан. Гэхдээ манад бол Чингисийн чулууны бичиг өгч чадахгүй. Тэгээ Чингисийн чулууны бичиг Хайр улсын музейд ингээд байж байдаг. Гэтэл Мөнх хааны хөшөөний бичиг бол одоо Хөвсгөл аймгийн нутгаас олдсон учраас одоо манай Монголын үндэсний түүхийн музейд ингээд манай хүүхд залуучууд Улаанбаатар хотод байгаа хүүхд залуучууд бол одоо үндэсний түүхийн музейд очиод яг тэр Мөнх хааны хөшөөний бичгийг уг гэхээр нь үзэж болох юм. Энэ бол одоо бас их сайхан бахархалтай сайхан зүйл юм байгаа юм. 3 мөр монгол бичээс байгаа. Хажууд нь ингээд хятад нангихад бичгтэй. Тэгээд тэр нангихад бичгэн дээр нь болохоор Шагжаа сүмийн бичээс гэж бичсэн байдаг. Тэгээд тийм учраас зарим судлаачид энэ чулууны бичгийг Мөнх хааны хөшөөний бичиг биш Шагж сүмийн бичээс гэж нэрлэх нь зүйтэй гэж бас үздэг тал бий. Тэгээд тэр бол юу гэж нэрлэх нь бас чухал биш юм. Хамгийн гол нь тэнд монгол бичгээр юу гэж бичсэн байна вэ? Энэ монгол хэлний юу ямар сонирхолтой түүхийг өгүүлж байна вэ гэдэг нь их чухал юм аа. За тийм учраас бүгдээр одоо бичгийг тухайлан авч үзцгээе. За одоо ингээд сэрүүлсэн хэсгийг нь ингээд авч үзье да. Эхний мөрн уруугун урууги гоор хэдэн үестэй. За дараа нь ингээд мөрдтгээ дээрээс нь бичсэн. Мөнх хаан түмэн насалт тугай химээж үү барс түгэ босгаагуул гэдэг энд нэг баларцсан байгаа юм. Босгаагуул баа гэж хүмүүс бараг сэргээж уншдаг. Босгаагуулсныг ч гэж бас байж магадгүй. За дараа нь 3 дугаар мөрн хүртэл энэ дабаригууну буян хүртгээ. Дабаригууну гэдгийг эртний Монголд хэл бичгийг судалсан эрдэмтэд учралт гэсэн утгатай эртний Монгол үгээ гэдгийг тогтооцсон байгаа. Учралт буян хүртгээ, дабаригууны буян хүртгээ. За тэгээд ингэж уншихаар бас өгүүлбэр зүйн хувьд бас учир нь олдохгүй зүйлүүд бас байна л да. Ургийн ургаар хэдэн үест Мөнх хаан түмэн насалт тугай химээж барс түгэ босгоогуулсан гिचээд гинтхэн хүртэл энэ учралт буян хүртгээ гэхээр болохгүй байгаа. Тэгсэн одоо нэрт монголч эрдэмтэн Попе Америкийн нэгдсэн улсад монгол судлалыг үндэслэн алдарт монголч эрдэмтэн Попе их сонирхолтой бас яг үнэн зөвөөр яаж унших вэ гэдгийг анх зөвөөр нь уншсан ийм тайлсан гэхүүд одоо энэ Попегийн саналаар бол яасан бэ гэхээр энэ 2 дугаар мөрнөөс энэ мөр тэтгэж бичсэн Мөнх хаан гэдгээс нь эхэлж унших хэрэгтэй байна. Тэгээд дараа нь хоёр талынх нь мөрийг нь унших хэрэгтэй. За 2 дугаар мөрнөөс эхэлж уншъя. Мөнх хаан түмэн насалт тугай химээж барс түгэ босгоогуулсныг одоо босгуулсныг тийм ээ босгуулсныг гэчээд эргээд 1 дугаар мөрнөөс ургийн ургаар хэдэн үест хүртэл гэхээр яг өгүүлбэр 100% зөв болж байгаа. Энэ учралт буян хүртгээ гэж ингэж болсон байна. Тэгээд энэ бол Мөнх хааныг хятад нангихадыг дайлар мордохоор явсан үед буюу 1257 онд бичигдсэн бичиг гэдгийг нь одоо хятад бичээснээс нь тэгээд бичсэн түүхээс нь судлаачид тогтоожсэн. Тэгээд Мөнх хааныг
амьд ахуйд нь зусдаг байсан тэр ордонд нь барьсан ийм сайхан Монгол бичиг бүхий бас тэр хоёр талынх нь та бүхэн одоо дахиад харцгаая. Сүүлийг нь харахад тэр хоёр талын захих нь ургийн ургаар бас хүртэл энэ гэдэг үгнүүдэд байгаа сүүлнүүд нь одоо ингээд нэг хэлбэртэй. Хамгийн яг голд байгаа мөнх хаан түмэн наслтгой гэж бичигдсэн энэ мөрний сүүлнүүд нь дандаа тийм босоо сүүлнүүд байгаа. Тэр мөр тэтгэх ёсноос гадна мөрийг хичнээн сайхан жигдэл бичсэн байна уу тийм ээ. Уран бичлэгийн талаас, Монгол бичгийн соёлынхаа талаас, Монгол хэлнийхаа талаас олон сайхан түүхийг өгүүлэх энэ сайхан дурсгал одоо манай Улаанбаатар хотод үндэсний түүхийн музейд хадгалагдаж байгаа. Хүн болгон ороод үзэх боломжтой байна гэдэг бол та бид их сайхан түүхээрээ, Монгол бичгээрээ, Монгол их хэлээрээ бахархах нэгэн сайхан